Сайн бацхан уу, ингээд та бүхний дунд оюутан сурагчид байгаа бол энэхүү видеонд ойртож суугаарай. Яагаад гэвэл оюутан сурагчдад зориулсан минимал bullet journal хэрхэн хөтлөх вэ талаар хүргэх гэж байна. Бичлэгийнхаа төгсгөл хэсэгт одоо яг ашиглаад явж байгаа bullet journal маань хэрхэн харагдаж байгааг ерөнхий таймыг харуулах болно. Тэгэхээр өдөр тутмын амьдралаа bullet journal дээр хөтлөхийн хажуугаар зөвхөн хичээлдээ зориулсан A5 хэмжээнээс бага зэрэг жижигхэн гэхдээ A6 хэмжээнээс бас чүд том хэмжээтэй ийм bullet journal маш энгийн минимал загвартай ийм bullet journal-ыг би одоо Loic турмаас мөн авсан байж байгаа. Тэгээд хэмжээний хувьд ч тэр хамаагүй нэмгэн тэгээ хамаагүй жижигхэн тэгээ soft coverтай учраас байнга цүнхлээ явахудаас илүү амар юм шиг санагдсан. Тэгээд яг хичээлдээ явж байгаа үед бол заавал тэр нөгөө бусад амьдралын өдөр тутмын жижиг сажиг зүйлсийг бас байнга нэг хичээл дээр гаргаж ирээд хараад байдаггүй учраас зөвхөн хичээлдээ төвлөрөхөд маш том тус олох үүрэгтэй. Доторх бүтэц засгийг нь харах юм бол мэдээж future log-оор эхэлнэ. Тэгэхээр тухайн оюутан тухайн хичээлийн маань нэг семестр юм уу эсвэл сурагчдын хувьд нэг улирал маань хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдэн хүртэл үргэлжлэх вэ гэдэг хугацааг харгалзаж үзэж агаад future log-о хийж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр хизээ би дата хураалах ёстой вэ? Хизээ ямар шалгалтууд байгаа вэ? Хизээ одоо жишээлбэл одоо тийм онцгой ямар нэгэн арга хэмжээ сургууль дээр болдог ч юм уу эсвэл яг онцгой нэг шалгалтын яг цаг өдөр нь товлогдчихсан тийм зүйлсээ future log дээрээ бичиж өгнө гэсэн үг. Гэхдээ энэ дээр зөвхөн хичээлтэй холбогдолтой зүйлсээ л олж харна гэсэн үг. Тэгэхээр би future log дээрээ бүх бие даалт хураалгах цаг өдөр тэгээд шалгалтын үед хуваарууд гих мэтчлэнгээ ингээд бүгднийг бичээд өгчхөөр нэг гэсэндээ би юм үндсэн таймыг гаргаад харчиж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө юунд туслах ёстой вэ гэхээр би тухайн сараа тухайн одоо бүтэн семестрийн төлөвлөгөө хуваар гарчхаар тухайн сараа тухайн 7 хоногоо жишээ тухайлбал тухайн өдрөө хүртэл илүү бодтой, илүү үр дүнтэй, илүү үр бүтээлтэйгээр төлөвлөхөд тус болох учиртай. Дараагийн оюутнуудын хувьд хамгийн чухал гэх юм уу хамгийн гол зүйл бол мэдээж хичээлийн хуваар байдаг. Тэгэхээр хичээлийн хуваар маань өөрөө бүтэн 7 хоногийн хуваараа ингээ гаргаад өччих юм бол ихэнх тохиолдолд ингээд нөгөө давтагдаад явдаг учраас яг мэдээж зарим тохиолдолд өөрчлөгдөх зүйлс байдаг. Гэхдээ хөвчлэн ингээд яг тогтмол 7 хоногоор ижлэгэн байдаг учраас хичээлийн хуваарийг бид нар гаргаж өгдөг шүү дээ. Тэгэхээр тэр хичээлийн хуваараа bullet journal дээрээ ингээд буулгаад өгөх юм бол хизээд ч гэсэн одоо хичээлийн хуваар чинь хамт явж гинэ гэсэн үг. Тэгэхээр даваа гаргаас 5 дахь өдөр хүртэл оруулж өгсөн. Тэгэхээр энийг хувийн bullet journal-аас ялгаатай нөх юм бол би хагас бүтэн сайныг оруулж өгөөгүй байгаа. Тэгэхээр биднэрт хагас бүтэн сайн бол яг 7 хоногийн хуудсыг бодох юм бол эн чинь өөрөө хичээлийн хуваар гэдэг утгаараа 1-ээс 5 дахь хүртэл оруулж өгсөн. Тэгээд өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл би энэ дээр бичиж өгсөн байж байгаа. Тэгээд цагаа яаж тэмдэглэж өгсөн бэ гэхээр яг нэг нүд нь өөрөө 30 минут, хоёр нүд буюу одоо 1 см нь яг 1 цаг байхаар ингэж цагаа тэмдэглэж өгсөн байж байгаа. Тэгэхээр 8:30-аас гэх юм бол яг тэр нэг нүд яг ингээд хизээ хичээл маань эхлэх үү гэдгийг маань яг нарийн уртлын цагаараа ингээд нарийн харагдах боломжтойгоор ингэж
бичиж өгсөн байж байгаа. Тэгэхээр нүд болгон дээрээ тэдээс тэд гэж ингэж цагаа бичих шаардлагагүйгээр уртлынхаа энэ тоон тэ 8-аас 20 хүртэл ингээд цаг бичиж өгснөөрөө харчна гэсэн үг. Тэгэхээр хичээл маань хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг аягүй сайн. Одоо жишээлбэл ингээд 3 дахь өдөр тэр сүүлийн хичээл дээр жишээлх юм бол яг 3 нүд байж байгаа нь энэ бол ерөөсөө цаг 30 минут буюу 90 минутын хичээл, нэг хичээл гэсэн лекц гэсэн үг. Тэгээд нүдээр нэг өсөндөө хэр удаан хичээл маань үргэлжлэх вэ гэдгийг харчиж болно. Тэгээд 5 дахь өдрийн хувьд гэх юм бол ингээд нөгөө гурвалжилсан байгаа бол оюутнуудын хувьд ихэвчлэн байдаг да. Сурагчдын хувьд бол тиймэрхүү байдаггүй. Нөгөө хичээл маань чирээсээр ордог. Тэр нь нөгөө 14 хоногт нэг удаа ордог хичээлээ ингээд гурвалжлаа тэмдэглээд өчөж байгаа гэсэн үг. Тэгээд яг тухайн хичээлийнхаа ерөнхийд нь ингээд өнгөн кодыг ерөнхийдөө ашиглаад гэхдээ нэлээхүүд нь будахаасаа илүүтэйгээр энэ ингээд босоо зураасаар, хөндлөн зураасаар, ташуу зураасаар ингээд хичээл болгоно хооронд нь ялгаад өчөж болно гэсэн үг. Жишээлх юм бол лекцээ зөвхөн цэнхэр өнгөөр тэмдэглээд семинараа болохоор шар өнгөөр тэмдэглэдэг ч юм уу. Ингээд өнгөн кодоор ялгаад өчөж болно. Эсвэл бүр яг хичээл болгоно өөр өнгөөр тэмдэглээд ялгаад өгсөн ч болно. Дараагийн нэг байх ёстой зүйл бол миний хувьд бодсноор тухайн хичээл болгон дээр нэг ийм нүрийг гаргаж өгөх. Тэгэхээр энэ нүр нь ямар утгатай юм бэ гэхээр хүснэгтэлж өгсөн байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр энэ хүснэгт маань өөрөө хүснэгтний маань нэг нүд нь өөрөө 1-7 хоног гэсэн үг. Тэгэхээр бүтэн семестрээр нь тооцоод үзэхээр нийтдээ 14-7 хоног байдаг. Одоо миний жишээнээр тэгэхээр 7 хоног болгонд хөвчлэн нэг хичээл маань нэг удаа ордог бол нэг нүд таарна гэсэн үг. Тэгээд хичээл хизээ орох вэ гэдэг он сар өдрийг нь тавьж өгөөд тэгээд тухайн өдөр ямар сэдвээр ямар хичээл орсон бэ, ямар сэдв орсон бэ гэдэг сэдвийг бичиж өгөөд тухайн хичээлдээ би суусан уу, суусан. За тэгээд тухайн хичээлийнхаа нэмэлт одоо тэмдэглэл би хийсэн үү, дахиж давтсан уу, даалгавраа би хийсэн үү гэдгээ нэгсэндээ ингээд track гэсэн үг, study track гэх юм уу да тэгээд tracklаад явна гэсэн үг. Ингээд одоогийн байдлаар ашиглагдаад явж байгаа дэвтэр маань ямархуу харагдаж байгааг харцгаая. Тэгэхээр хамгийн нэгдүгээр нүрэнд нь мэдээж индекс үргэлж явж байгаа. Тэгээд хичээлийн хуваар future log маань одоо ашиглагдаад явж байгаа нь иймэрхүү харагдаж байна. Шалгалтын хуваар юмаа бичсэн. За тэгээд хичээлийн ерөнхий агуулгууд маань ингээд суусан хичээлээ би цэнхрээр будаад хэрвээ хичээл огт ороагүй бол цайвар шар өнгөөр будаад явах жишээний ингээд өнгөөр ялгаад иймэрхүү маягтай хэрэглэгдээд явж байна. Ингээд оюутан сурагчдад зориулсан минимал bullet journal маань ийм байлаа. Та бүхэн багч гэсэн шин санаа сэдлийг өгсөн гэж найдаж байна. Бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа.